Ирж буй цагийг буцсана гэж харамсал төрөх. Буцаж буй цагийг ирнэ гэж баясал төрөх. ертөнц цомог хавар бүтээл. За сайн байцгаана эрхэм хүндэт ахмад хэлчтэй. Хэлийн 245 дугаар ангийн ахмадын хорооны 2022 оны төлөвлөгөөнд орсон дагуу бид өхөн одоо хэлийн нэг заставын одоо малын суурьт ажиллах тийм төлөвлөгөө оруулсан байгаа. Энэ ажлын хүрээнд одоо өнөөдөр хэлийн 6 заставын малын суурь дээр манай бид төлөвлөж за бэлтгэл ахмад Г Пүрвж ахмад за энгийн өнөр эгч маань за ахлах тэслэгч Дулмаа харуулын нар ахлагч Батуул нарын бүрэлдэхүүн ажлын хэсэг ингээд хэлийн 6 заставын малын суурь дээр ирсэн байна. Ингээд одоо ингээд манай малын суурийн дарга ахлагч Ариун болд за ингээд 4 зэргийн албаагчтай ингээд амьдарч үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд мал тарга, твэр сайтай, он цай орсон сайхан хавар болж байна. За бид өнөө зорилго болохоор одоо ингээд энд байгаа зэргийн албаагчтай бас малын суурь дээр одоо бас Монгол нь одоо мал өөр төсөөлөх арга байхгүй. Монгол улсын одоо үндсэн хууль заасны дагуу бас Монгол улсын одоо төрийн хамгаалтанд одоо мал байна гэдэг бас тийм үндсэн хуулинд заасан байдаг. Энэ үднээс одоо бид өхөн бас малаа Монгол хүнийг малаар төсөөлөхгүй. За ингээд одоо бид өхөн одоо хэлийн бас зэргийн ангид ажиллаж явах хугацаанд бас мал цөрөгтэйгээ ойр дотн байсны үднээс бас ингээд ахмад хэлчт маань одоо энэ жилийн төлөвлөгөөндөө бас нэг заставын малын суурь дээр очиж энэ үйл ажиллагааг дэмжиж, дэмжлэг үзүүлж, уулзаж, уцарч, сэтгэл санааг сонсож ажиллая гэсэн одоо ажил төлөвлөсний дагуу бид хүмүүд ирээд байна. За ингээд манай хэлийн 245 дугаар ингээд хамтын хорооны одоо бүрэлдэхүүн одоо гишүүдээс ингээд одоо энэ малын суурьд зориулаад ингээд дараах зүйлүүдийг одоо бид хүмүүс ингээд бэлдээл бас энэ харуулын дараах цэргийн албаагч налуусаар хүлээлгэж өгч байна. За энэ бол одоо ингээд цааш энэ жилээс эхлээд ингээд уламжил болгоно явагдах юм аа. Ингээд одоо бас та хүндээ албан ёсоор мэдэгдээ. За ингээд жил болгон уламжил болгон явуулдаг төл төмний схем их хаянд манай улсын хэлийн ахмад хэлчт байна одоо маш идэвхтэй оролцож байна. Ингээд өнөөдрийн хэлийн 6 заставын малын суурь дээр бид бүхэн ирж ажиллаж байна. Ингээд манай ахмадуудын халуун сэтгэл шингэсэн эдгээр зүйлсийг та бүхэндээ хүлээлгэн өгье. За энд эхний ээлжинд одоо бид бүхний university-ийн гараар хийсэн малын тэжээл. Энийг бол одоо бид нар юуны 60% нь тэжээлийн будаа. За 40% нь болохоор дандаа малын нөгөө маш чанарлаг хаалгаа, малын бие дэвсний нунтаг, за шавг, будрагн гэсэн дандаа тийм зүйлсийг одоо ингэж өөрсдийнхээ тоног тохиромжийн дагуу бүтэлж кэв маягаар бэлтгэсэн юм тэжээч юу. Энэ бол малд одоо маш их аж шимтэй. Ялангуяа төлөх малд бол одоо сүйс хайл оруулах. За ядар дуурайцсан малын суйлгаанд бол маш ач холбогдолтой гэдэг талаас энийг хэлсэн. За энэ ашиглуулаад тэгэхээр одоо маш хэмжээний малын нөгөө макро микро элементүүд тийм ээ мал дутагталд одоо бүх төрлийн химийн бодисод шингэснээр ашиглуулаад энэ тэжээлийг бэлтгэлээ. За одоо та бүхний зүгээр ойр зүрийн мостыг юунд чинь шаардлагатай болов уу гэдэг үднээс малын одоо энэ эм тан
Энэ халуун хэмжигч та бүхэнд бас шаардлагатай шүү дээ. Энийг одоо ажиллаж чадна л дээ. За энэ ариутгын бодисууд за юуны төлийн нэмнэ ут сав тэгээ лаач хөдөнц энэ одоо хамгийн одоо та бүхний чухал хэрэгцээ болсон тэр малын өвж одоо сүүлийн үеийн хамгийн сүүлийн үед гарч иж байгаа тэр малын өвжүүдийг бид нар кода саунд хийгээд ингээд угсраа та бүхэндээ авчирсан. За энэ хоёр төрлийн гарч идэн зайны хамт ингэж авчирсан байгаа. За энэ одоо та бүхний ахын шаардлаганд хангасан ариун цайрын болон угаалгын бодисуудыг та бүхэнд маань хүлээлгэж өгөхөөр ингэж ахмад гэлжтэйхээ сэтгэлийг илэрхийлэл сэтгэлийн илч болсны чихэн зүйлийг бас та бүхэндээ хүлээлгэж өгөхөөр өнөөдөр ирээд байна гэдэг. Сүүлийн үед манай аймгийн хэмжээнд малын халдварт шүлхий өвчин гэдэг гоц халдварт өвчин бол маш их хэмжээгээр дэлгэрч байна. За энэ өвчин бол одоо мал сүргийн одоо дэлхийн мал амьтны энэ А зэрэгэл тогтдог гоц халдварт өвчний хүрээнд хамрагддаг юм өвчин. За энэ бол одоо уул манай аймаг бол одоо халдварт өвчний бишгүй. За энэ дэлхийн болоод улсын хэмжээнд бол одоо юугаараа өвчний гаралт болно. Халдварт ус өвчний гаралтаар одоо цэвэр ус гэдэг байдлаар тогтоогдсон юм нутг байсан. Тэгээд одоо өнгөрсөн амраас хойш одоо малын шүлхий гэдэг өвчин гарч ирсэн хойш одоо энэ байдал маш онцгой анхаарлын төвд гарч ирсэн. Тэгэхээр энэ өвчнөд одоо яаж сэргийлэх вэ? Ямар зааварчилгаа болон үрдсэн сэргийлэх ямар арга хэмжээ байх вэ гэдэг асуудал бол одоо энэ зааварчилгаагаар бичсэн байгаа. Энийг бол та бүхэнд одоо бүх сайн уншиж игнээ дагуу одоо бас үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа шүү. Энийг одоо ялангуяа одоо хил хязгаар байгаа учраас одоо энэ хил завж өвчин гаргах тийм ээ. За энэ одоо өөрсдөө энэ халдвараас одоо хэдэн үдсэн сэргийлэх гэдэг асуудал бол маш чухал асуудал. Энэ бол бид одоо зайлшгүй байх хэрэгтэй юм асуудал гэдэг юм аа. За энэ нэг одоо ингээд малын ахлагч хасвэрийн хаалгач төгөө энийг одоо сэргийлдэ бас сайхан танилцуулж үүний дагуу одоо үдсэн сэргийлэх болон баримт цугсаа тэр дэглэмэд мөн сэргийлэх арга хэмжээнүүдийг бол авч ялангуяа халдвар хамгаалал эрүүл ахуйн талаас маш шаардлагуудыг хангаж ажиллах шаардлагатай шүү миний хувьд. За энэ малын зарим өвчнүүд гэсэн одоо мач дөрөөс энэ юу байгаа? Малын гараа авлага байгаа. За энэ дээр бол ерөөсөө одоо ялангуяа зөвхөн өвчин талаас биш. Тэр эмгийг бэртэл гэдэг талаас оруулсан юм байгаа шүү энэ дээр бол. За тэгээд хамгийн ихний юундаар нэгч одоо тэгэл нэг гэдэг кил дамжаа халдварладаг өвчнөр гэдэг одоо та бүхэн одоо энэ кил хязгаар нутг хооронд ажиллаж амьдарч байгаагийн хувьд бол одоо энэ бол зайлшгүй та бүхний мэдж тий сахиж хамгаалж нөрдөж явах шаардлагатай ийм чухал асуудал байгаа маа нэг үг. Тэгээ болохоор энэнийг бас мөн ингээд үншиж шүлэт цагаараа хоорондоо ярилцаж энэний сэргийлэх өвчнөөс сэргийлэх энэ тэр дагж мөрдөх дүрм хууль журмууд юу байдیں۔ Бэ гэдэг та бүхэн маш их хэмжээгээр сахих шаардлагатай. За хоёрдугаарт нэг ихтэй малаас гүн халдвардаг ямар өвчин байдیں۔ Бэ. Ихнийх нь бол бид нар кил дамжихаасан тийм ээ. За хоёрдугаарт нь бол за малаас гүн халдвардаг ямар өвчин байх вэ гэдэг бас энэ дэр ингээд санаагаар барьсан байгаа. Энэ бол маш чухал тийм гарын авлага мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тийм болохоор энийг одоо ингээд хоорондоо сайхан уншаад ярилцаад олон суурь хаалгачтайгаа сайхан мөрдөөд энийг ингэж ашиглаж та бүхнийг бас амьдрал ахуйд ашиглаасаа гэдэг үднээс энэ гар авлага бас өгч байгаа юм шүү та бүхэнд. За гэх ийм бас гар авлагуудыг та бүхэндээ бас хүргэж түгээе гэж бодож авсан юм аа.
гэдэг чинь одоо нэг ёсны бүхэл хүний хүн болгон хийдэг тийм алба биш. Энд чинь хүн болгонд тэгж тэр болгон тохиолдод байдаг тийм завшаанч байхгүй. Хилийн цэрэг гэдэг чинь маш их өндөр албан тушаалтай, хариуцлагатай, сэрэмжтэй, ажилсаг бүхэл юмыг одоо ингэ сургадаг ийм сайхан алба байгаа. Тийм учраас миний хүүхдүүд одоо ямар ч нөхцөлд энэ ахлах дарга нарынхаа үгэнд маш сайн урж, хоорондоо маш их эвтэй байж, тэгээд хоол ундаа маш их зөв сайхан боловсон хийж идэх. Усныхаа сав болоод аяг тавгаа маш сайн цэвэрлэж ингэж цэвэр цэмцгэр сайхан сурч боловсрч энэ гадаа одоо өчнөө точноо одоо мал хариуцж байна. Энэндээ бол маш их туршлагатай. Тэгээд явсан цагтаа тэр малаа нь одоо сайн хариулах. Хажуугаар нь хил хамгаалтын албанд бас зүтгэж байгаа шүү дээ та нар. Даргынхаа үгэнд л маш их сайн урах хэрэгтэй. Дарга гэдэг чинь бол одоо та нарын амьдралын одоо бүх шатыг чинь бүгдийг зааж өгдөг, сургадаг ийм хүн шүү дээ. Тийм учраас даргынхаа үгэнд маш сайн урах хэрэгтэй. Тэгээд ямарваа нэг юм дандаа сэтгэлээсээ хийж явах хэрэгтэй. Тийм байж ажил одоо хилийн цэрэгт та нар бол ёстой их хувьтай хөвгтөд байна. Одоо бид нар ингээд ирээд ингээд бичлэг хийлгээд маш сайхан байна шүү дээ. Энд чинь тэр болгон одоо алуу хааж байгаа цэргийн алуу хаагчд бол улддаг тийм завшаан биш. Тийм учраас их гоё юм болж байна гэж би дотроо та нарын хувьд бол бодож байна. Та нарын энийг ичэн ингээд одоо ах дүү нар чинь юм уу, арал төрөл чинь, найз нөхд чинь, хань ижил чинь ингээд харах юм бол маш их баярлж байгаа шүү дээ. Энд чинь бид нар чинь одоо их гоё газар хүүхдүүдэд явуулсан юм байна шүү. Энэ цэргийн алба гэдэг, энэ хилийн цэрэг гэдэг чинь ямар гоё юм бэ? Одоо ингээд юм болгоныг ингээд дэлгээд тавьчихсан ингээд сууж яадаг цэргийн алба гэж хаач байхгүй. Гэхдээ одоо бол нийгэм сайхан болсон. Юм хангалттай. Бидний үед бол энэ ийм байгаагүй. Цэрэг гэдэг юм ч байгаагүй. Тавхан ахлагчтай анхын хилийн цэргийн одоо энэ Борчаагийн застав гэдэг газар бид хоёр нэг нь 25-та нэг нь 24-та хоёр хүн ирж одоо энд анхныхаа амьдралыг эхэлж байсан. Одоо тэгээд би 28 жил ажиллаа. Манай өвгөн 36 жил одоо энэ хилийн цэрэгт зүтгээд услугийн мандала унц тээвэрчин ийм хүн байжгаад 2011 онд бурхны оронд явсан. Гэсэн ч одоо хийж бүтээж байгаа бүх зүйл нь одоо энэ мэддэг, чаддаг, таньдаг бүх хүмүүст одоо бүгд л одоо мэдчил байгаа баг. Тийм учраас сайндаа би бас ингэж явж байгаа биш. Ийм сайхан хилийн албанд зүтгэж байгаа хань ижлийнхаа буйнд өөрийнхөө чадах бүх боломжийг хамт олондоо болоод албандаа амьдралдаа ингээ хэрэгжүүлээд өр хөөгттэй дамжуулаад одоо та нар бол миний л одоо төрсөн хөөгтүүд гэсэн үг шүү дээ. Одоо надаас одоо бүх хөөгтүүд одоо энэ дотор сууж байгаа бүх хүмүүс одоо миний л өр хөөгтүүд гэсэн үг. Тийм учраас ямарваа нэг юмд сайхан дуулууртаа юмыг ирээсээ бүтээхийн төлөө, зүтгэхийн төлөө ингэж сайхан одоо сурч боловсраад тэгээд их эцэгтэй хэлэх хөхтэй хийсэн ажилдаа очих хэрэгтэй гэж их чин зөвлөе. За тэгээ өнөөдөр Ахмадынхаа хорооны нийт эмэгтэйчүүдийгээ төлөөлөөд өнөрөгчтэй хоёр маань малынхаа суур дээр ирлээ. Малынхаа суурийн гэр орныг сайхан цэвэрлээд бохиромнуудыг угаагаад уцаа цэргийн албаа хаагчтайгаа бас сэтгэл санааг нь судлаад танилцаад ойч идэх юм байна уу гэсэн одоо урьдчилан цорхон байхгүй гэж хэллээ. Тэгээ бид хоёр одоо амтд хоолоо хийж өгч байна.
сайхан сүйтэй цагаан чанж өглөө. Одоо хоолоо хийж өгнө. Дээрэс нь одоо ингээд хугацаа цэргийн албаа хаагчтай бас өөрснөө чөлөөт зав цагаараа ном сонин уншаад мэдлэг оюунаа тэлээсэ гэсэн үднээс бас ийм гарын авлагууд авчирсан байгаа шүү. Тэгээ энийг одоо хугацаа цэргийн албаа хаагчтай өгье. Та бүхэн маань бас судлаад, уншаад, хэрэгжүүлээд ингээд ажиллаараа гэж хүсэв. За цэрэгт өгч. За амжилт хүсье. Сайхан одооны тус өөх зөндөө гарч байгаа л дээ. А тэрөө сайхан тусалж байгаа хөө яд гарынхаа тусыг хүртэл ингээд сайхан энэ дээр ингээд авчаад ингээд сайхан цэвэрлээд байна үү тийм ээ. Энд чи энэ чинь энэ хатуу энэ ярд гэсэн энэ бид нар сайхан зөөдрөөд малын чи нөгөө болоод үйлсдэг, цанх татдаг. Цагаан олоор суудсан аа л. Энэ асуудлыг ч одоо ганц алгуу юм чинь одоо тэр асуудал байд юм шиг. Тийм учраас энийг бас энэ юуныхаа малынхаа энэ тоног хэрэгсэл ялангуяа эмээд хазаарынхаа энэ бүрэн бүтэн байдлыг сайн хангаж аюулгарах хэмжээгээ сахина гэдэг асуудлууд хамгийн чухал асуудал. Энэ тэргүүний бүр нэгдүгээр номерт хэрэглэх хэвээр асуудлууд түүнээс үүдэлтэй. Тийм учраас өөрийнхөө сүлжээ мэжээ та нарыг сайхан зөөлрүүлээд эвчи ихтэй ингэ сайхан сүйтэй цай юм уу одоо сайхан юу байгаа штэ. Цайны шаар ч юм уу тийм ээ. Тиймэр ингэ сайхан ихтэй ингэ чийгдээд ингэ нэг. Бүр ингэ сайхан чийгдээд ингэ дэвтээд ингэ намилзуулдаг байхгүй хөөтөд. Ингээ намил хэд бараад ингэ их сайхан намилзаад ирнэ. Тэгэнгүүтээ нэг үчиг ингэ гүйцэд ингэ шүлжээд энэ ингэ сайхан шүлжээрээ ингэ бүр ингэ сайхан их аддаг ингэ сайхан шүлжиж бүрэн байдалд нь оруулаад тэгшээд нэг гүц манайхан гүцгээл дээ. Орныхаа гүц сотор ингэ сайхан таагаад онуулчихад энэ уу сайхан намилзаад байж юм. Тэгээд гаргаж ирэх сайхан модын туслах юм шүү дээ. Тэрээс биш ангийн туслахаар тусалж байна. Одоо манайхан дээр таргууны тусмус тусалдаг гэдэг тийм. Тэр бас тийм юу шингэх асуудал тааруу. Тийм үедээ адууны тусаар ингэ сайхан туслаа. Ингэ сайхан юм байна. Ингэ сайхан туслаа. Байна уу? Адууны тусаар туслах юм уу? Адууны тусаар туслах. Тэгээд тусал тавьчих юм уу? Манайх нэг бард гэсэн нэг хар юм байгаад идэв манай. Тийм үү. Тэр чинь хамт зөөлөлөө асуудал тэнд байд юм шүү дээ. Тэгээ нам туслаа. Нэг бол одоо та нар бүгд хоньныхаа шээг нь булж болно гэж. Хоньны шээг нь болоо сайхан намжуулчих байхгүй юу? Тэгж жаад энийгөө ингэ сайхан үдээ. Одоо хатуу учраас энэ чинь илэрхтний асуудалтай. Түүнээс одоо шээг нь болоо сайхан намжуулж жагаад дурн үдээ тэт хань сайхан байгаад чигийн гаргаад тийм ээ. Хөөе тэр одоо та нарын энэ тоног хэрэгслийг харж хань жаахан өнгө алдсан байдал энэ хариуцж байгаа одоо хүн жаахан юутайхан талдаа болчихсон байгаа болов уу ажиглалтгаар байна хөөдөж. Тийм учраас энийг чинь яаж одоо бүрэн бүтэн байхгүй тийм ээ. Доор хэд одоо хараа. Юу гэх чинь жиргэн гэсэн одоо ингээд нэг судас, хоёр судас ингээд хасагдсан. Энэ бол хамгийн асуудалтай. Та бүхний яг одоо жинхэнэ амин чухал усан дээр нэг аюулгүй ажиллаа. Одоо ялангуяа тэр тоног хэрэгсэл чинь энэ тул үед мөрнөөсөө мөртөө давхар унна тийм ээ. Хамгийн том асуудал юунаас үүдэлдэг байх вэ? Тийм учраас энэ тал дээр хамгийн анхаарал маш их сэтгэлтэй байна. Тэгэхгүй дэрнэс ямар ч асуудал үүсэж байна. За ингээд бид бүхэн ингээд одоо хэдийн зурдар цастай малын суурийн дарга ариун бололтой уулзаж нэг бас ариун болыг сэтгэлийг сонсё ингээд хэрхэн махан хэлцтэй зориулж. За ариун бол ингээд за гэлэндэг үрдэн дөчнөө дурангийн нийт ахмад гэлттэй өнөөдрийн мэнд яа. За намайг ариун болд гэдэг зураг ахлагч ариун болд гэдэг зургдуураас тав малын суурийн ахлагч 2014 оноос хойш 20 оноос хойш
стай болмолж байгаа. Өнөөдөр манад энэ ахмадын зөвлөлийн төлөөлөгчдөр ирсэнд би туйлын их баяртай байна. Энэ жил ирнэ сайхан үйл боллоо. Энэ авар жил сайхан болж байна. Ингээ малт өлж байна. Ингээд энэ ахмад гэлчд ирээд бид нарт сайхан зөвлөг, өмтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Нийт ахмад гэлчдэд баярлалаа. Эрүүлийн сайн сайхан мөхний хүсье өрөөё. Зэрэгтэм ордохын урд үдээс чамтайгаа уулсан дэрмчи санаатан гэгзэхэд чи сэтгэл сэмэрч зогсондоо засан дуудахаа зүрх минь хэдий догдолсоо чамаас холдно гэхээр сэтгэл хорвоо байсан андын хөдөлтөөгөө мөр зэрэгцээ армия батахан хаа халагдаа чамдаа чиноогээ хоног сарыг тоолгон хүлээ зарнууд хаа зүрх минь хэдий догдолсоо чамаас холдно гэхээр сэтгэл хорвоо байсан Сэргийн эрдэм шамдан суралцаад цэмцгэр байдаг ч ядалзаж явахдаа сэтгэлээ чангадаа инхрийхэн чамайгаа санаанда зарлан дуудахаа зүрх минь хэдий догдолсоо чамаас холдно гэхээр сэтгэл хорвоо байсан Сэтгэл хорвоо байсан. За гоё.